Бидний лайвыг үзэж байгаа хүмүүстээ энэ мөчийн мэндийг хүргэе. Амар амгалан гэр бүл подкастын энэ дугаараар супер дупер коуч Лана коучгаа урьсан байгаа. Манай топ коучing академийн топ коуч нарын нэг. Тэгээд битгээрээ би даваа дэнүрээс амар амгалан гэр бүл подкаст хийгээд байгаа коуч даваа байна. Тэгээд Лана коуч битгээр өнөөдөр араар тавилтын шарах гэсэн сэдвээр энэ лайв подкаст хийхээр бэлэн болоод байна. Тэгээд энэ маань бол одоо Монголын нийгэмд бол одоо хамгийн том сэдв, хамгийн сэтгэл шархлуулсан сэдв болчиход байгаа учраас энэ яах аргагүй ярих ёстой сэдв болоод ингээд цаг нь болоод бид хоёр ярилцаж байна. Тэгээд Лана коуч маань энэ түрүүнд надтай бас нэг сэтгэлийн шарах сэдвээр ярилцсан байгаа. Тэгээд та өөрийгөө дахиад нэг сайхан танилцуулах уу? За тэгээ. За даваа коучтой болон түүний фейсбુકийн найзууд энэ амар амгалан гэр бүл гэсэн гайхалтай подкастын сонсогчдоо энэ цаг үеийн мэндийг хүргье. За намайг Лана коуч гэдэг. Би топ коуч академид бүтэн цагийн ингээд коучор ажиллаж байгаа. За Нара Томсон багшаасаа суралцаад одоо ингээд 3 дахь жилийнхаа нүрийг үзээд явж байгаа ийм хүн байна. За миний хувьд болохоор би илүү нөгөө травмагийн сэдвээр ярьдаг байгаа. Янз бүрийн сэтгэлийн шархтай. За тэрэн дундаа одоо миний одоо илүү ярих дуртай, за илүү ярихад одоо илүү мэрэгсэн гэх юм уу те, илүү их тийм судалсан энэ сэдв маань болохоор ерөөсөө энэ араар тавилт гэдэг зүйл маш их тийм сэтгэлийн гүн шарах эмхтэй хүнд өгдөг болохоор тэгэд энэ явдал маань те, энэ одоо үзэгдэл маань те, энэ араар тавилт гэдэг юм манай Монголын нийгэмд бол ерөөсөө ингээд эд эс нь болцсон юм шиг те, нэвчсэн юм шиг юм актер байна л да. Тийм учраас энэ сэдвээр одоо ярихгүй байхын арга алга, дуурахгүй байхын арга алга, тэгээд хүмүүс маань айгүй тийм буруу бодолтой байна. Буруу үйлдэлүүд хийж ин. Тэгэхээр энэ тал дээр нэг жоохон ч гэсэн нэмэр болёо гэдэг энэ талаар нэлээх тийм дурдаг одоо коуч байгаамаа. За миний хувьд болохоор би яагаад энэ араар тавилтыг ингэж ярихаар бас илүү тийм сэтгэл шулуутсан байгвал энэ бол миний өөрийн түүх байгаа. Би өөрөө одоо албан ёсны эр нөхөртөө те араараа тавиулаад хуурагдаад ингээ гологдоод хаягдсан юм эмэгтэй байгаа. За тэгээд би ингээ ганц бие ээж амьдралаар олон жил амьдрахтаа тийм зовсон, зүдэрсэн, уйлсан, дуулсан. Тэгээд ингээд эцсийн дүндээ би бол бүр ингээд амьдрах хүсэлгүй болтлоо тэгэж одоо худгийнхаа ёроолд унсан л та. Тэрөөсөө яаж амьдрах вэ? Яаж өнөөдөр өнгөрөх вэ? Яаж маргааш өнгөрөх вэ гэсэн тийм актер тийм сэтгэлийн зовлонд унсан хүн байхгүй. Тэгээд тэрнээсээ болоод ингээд айгүйх тийм архипивны хамааралтай болцсон. Орой болгон би ингээд хүн болгоноос ингэж нуугдаж, пив ингэж нууцаар уудаг те. Орой болгон тэг хүн болгоноос ичин тэрийгэ нуун, хүүхдүүдээсээ нуун, ичин тэгээд тэр чин бол яг хуу ингээд тэр нэг сэтгэлийнхаа зовлон шарахыг те нэг жохон ч гэсэн хөнгөлөх гэсэн нэмэглэх гэсэн тэр л нэг завдал байж л те хөрхий одоо эргээд ингээд коуч хүн болоод те эргээд харахад бол энэ үйл те одоо яагаад ингэж ийм донтолт руу ороод байсан гэдэг нь айгүй тийм ойлгомжтой болж байна л та. За тэгээд нэг 2 жил хагасын өмнөөстэй Нара Томсон гэсэн би гайхалтай багштайгаа уулзраад тэг өөрийнхөө учрыг олоод энэ араар тавилтын шарх гэдэг юмнаас бол би хамгийн амархан салсан байгаа. Тэгэхээр араар тавилтын шарх гэдэг чинь олон шархнуудын нэг нэгаа тий. Тэгэхээр эн чин шарх гэдэг чинь ингээ сонгины хальс шиг ингээ хуулагддаг гэдэг болохоор миний хамгийн цагт нь байсан тий, өнгөц байсан. За би энээс болоод тий ингээ би гологцсноосоо ингээ хаягдснаасаа болоод ингээ шаналаад байна да гэж бодож исэн маань яг үнэндээ тэр өнгөц шарах нэсэн байхгүй. Тэгэхээр ингээ өнгөц шарахаа би бол айгүй амархан гэдгээсэн байгаа. Багшийнхаа одоо удирдлаганд ор чиглүүлэгд ор тий. За тэгээд ингээд дотгошоогоо явсаар агаад яг үнэндээ яагаад араараа тавиулсан бэ? Яагаад энэ амьдралыг ингээд тэсээ төвчээд яваад исэн бэ? Яагаад цаашаага ингээд бас тий бусад relationship ингээд бүтлгүүтэд исэн бэ гэдэг учир шалтгаанаа би ингээ олсныхаа дараа ингээд өөрөө ингээ бүрэн идэгрээд тэгээд энэ араар тавилтын талаар ингээд өөрөө одоо идэгцэн хүн учраас бусдад ч гэсэн энэ идэрлийг өгөө. Би ямар арга замаар ямар 1 2 3 гэсэн тэр шатлалаар яваад би энэ шархнаасаа гарцсан бэ. Тэгээд одоо ингээд те чөлөөтэй яриад би ингээд заримдаа би чи араараа тавиулаад гологдод хаягдсан юм ихтэй ш тэгээд инээгээд ярьдаг байхгүй. Тэгэхээр одоо над дээр орж иж байгаа үйлчлэгч нар юу гэж хэлдэг вэ гэвэл үе эн чи амар сэдв штэ. Та яаж ингэж инээж те ярьж чадчихна гэдэг байхгүй. Эн чи идгсэн хүний шинж те. Тэгэхээр та ч гэсэн боломжтой. Тэгэхээр өнөөдөр ингээд бит хоёрын ярих энэ подкастыг сонсоод та хэрвээ дотор ч амар хэцүү байвал те сонсоход үнэхээр хэцүү байвал за тэгээд яг одоо та араар тавилт гэсэн энэ актер зүйлэр те
энэ сэтгэлийн шархыг авж байгаа бол та надтай холбогдож болно шүү гэж хэлмээр байна. Би ганцаар ч гэсэн коучинг дээр одоо илүү төвлөрөөд ажиллаж байгаа юм хүн байна. За баярлалаа даа коуч та. Яста гайхалтай. Тэгээд араар тавьсан хүн шүү гэд нэг хүнээс ичихгүй те ичих нүүргүй ингээд өөрийнхөөс тухай ярина гэдэг бол маш их зориг. Яста жинхэнэ коуч хүний л хийж чаддаг ажил байгаа. Ягаад гэвэл одоо араараа тавилсан эмэгтэй ингээд төсөөлөхөд бол маш их ичгүүртэй байгаа шүү дээ тэр чинь тийм ээ. Тэгэхээр энэ өөрийнхөө тухай ярих юм зоригтой байгаа. Лана коучтэй баяр хүргэе. Тэгээд энэ их туршлагаараа маш их араараа тавилж байгаа. Ялангуяа эмэгтэйчүүдийн тийм ээ сэтгэлийн шарахыг ангаах тэр цаашилбал тэр эмэгтэй цаашдынх нь амьдрал тэгээд үр хүүхдүүдийнх нь амьдрал маш том буянтай ажил хийж байгаа юм гайхалтай коуч байна. Маш их танараа бахархаж байна. За тэгээд эхний маань асуулт болохоор ер нь бол хүн гів гүнтэл гараад араар тавьчих гэж бодоод тавихгүй энэ чинь ингээд суурь нь бүрдэл яваад исэн байгаа шүү дээ тийм учраас таны ингээд хийж үзсэн дүгнэлтээ санахад ер нь ингээд араар тавилтуудын шалтгаанууд зөндөө л байгаа. Тэгээд яг ингээд нэг базаад хэлчих юм бол нэг 3 шалтгааныг та хэлж болох уу? За тэгээ. За араар тавилт гэдэг сэдвэрийг ярьж ихэснээс хойш би нэлээд олон судалгааг уншсан л да. Яг шинжлэх ухааны судалгаанууд те маш олон бүр ингээд бүр аюу их байд юм лээ. Яг хуу тэр дундаас ингээд нэг 9 юм гэж базаж болж байгаа. Гэхдээ бид хоёр өнөөдөр ярих юм их байгаа учраас одоо 3 дээр нь л би төвлөрье гэж бодож байна л да. За нэгдүгээрт сэтгэлийн шарах гэдэг өөрөө байгаа. Хүн одоо хоёр хүн ингээд одоо бага залуу насндаа те за ингээд 20 30 наснда ингээд нийлэх үедээ яг үнэндээ бие бинийгээ ч таниагүй байдаг, өөрсдийгээ ч таниагүй байдаг. Тэгэхээр өөрийгөө таниагүй хүн чинь яаж хажуугийнхаа хүнийг таньж одоо зөв хүнтэйгээ гэрлэх юм бэ? Боломжгүй шүү дээ. Тийм учраас ерөөсөө өөрийгөө таних нь хамгийн чухал юм а гэсэн энэ дүгнэлт гарч байгаа байхгүй. Тэгэхээр юу хэлээд байна гэхээр хүн өөрийгөө таниагүй юм чинь тухайн хүнийг таниад одоо энэ намайг одоо энэ надтай хамт те энэ аж аргалыг бүтээгээд за энэ хүн надтай хамт ингээд хамт хүүхдүүдээ ингээд гой төрүүлээд өсгөөд аж аргалтай ингэж аялаад те гоё ингээ ажил төрлөөгээд мөнгө төгрөгөө бүтээгээд хүүхдүүдтэй гайхалтай ирээдүг ингэж бүтээгээд те ингэж яг хүн мөн үү гэсэн асуултыг бид нэр одоо зөв ёсоор логикоор ингэж тавих хэрэгтэй байдаг. Гэтэл энийг тавих боломжгүй байдаг. Яагад гэвэл тухайн хүн өөрөө юу гэсэд байгаагаа мэдтгүү. Өөрийгөө хинбэ гэдгийг мэдтгүү. Ямар мөрөөдөлтөй вэ гэдгийг мэдтгүү. 10 жилийн дараа хаана байх вэ? 20 жилийн дараа хаана байх вэ? 30 жилийн дараа хаана байх вэ гэдгийг мэдтгүү учраас эн чин одоо ерөөсөө тэгэл сэтгэлийнхаа шарахаар те хүнээ дуудаал те шарахтай хүнээ л дууддаг шүү дээ. За тэгэхээр энэ дээр эхний шалтгааныг би хэлэхэд болохоор яг араар тавигч ирчүүд өөрсдөө маш хүнд сэтгэлийн шарахтай байдаг. За тухайлбал одоо голөгдсон ээжээсээ тэр хангалттай хайрыг авч чадаагүй те тэр хайрыг тэр бага насндаа авч чадаагүй учраас эмэгтэй хүмүүсээс хайр гуйлагчлаад яваад байдаг. Эмэгтэй хүмүүсээс хайр гуйлагчлаад яваад байдаг. Тэгэхээр энийг бол бид нар нөгөө коучингийн салбарт бас ингээд хайрын гуйлагч гэж нэлээд нэрлэдэг байгаа шүү дээ тий. За яадгүй гэхээр ерөөсөө эхнэртэй байна тий. Эхнэр нь ингээд магадгүй хайрыг хангалттай өгдөг. Эхнэр хүний зүгээс тий. Би бүх одоо чадлаараа л хичээж байгаа штэ гэж эхнэрүүд хэлдэг тий. Гэтэл эр хүнд болохоор тэр нь хангалтгүй байх нь шүү дээ. Тэгэхээр хайр гэдэг зүйлийг чинь хүмүүс яаж хүлээж авч байгаа нь бас айгүй өөр байгаа байхгүй. Хайр гэдэг тодорхойлт чи өөр. Гэтэл яг үнэндээ хайр гэдэг чинь тэр бага насандаа бидний мэдэрч ирсэн тэр мэдрэмжүүдийг сэрхийх гэсэн л оролдлого байхгүй. Тэгэхээр эр хүн яагаад тэр олон эмэгтэйр өнгөж гүгээд байдгүй гэхээр ерөөсөө энэ эмэгтэй надад хайр хүчих юм болов энэ эмэгтэй надад хайр хүчих юм болов тэр нь ч илүү болов энэ нь ч илүү болов гэд ингээд сэтгэлийн шархныхаа тэр дуудлагаар гүгээд байдаг гэсэн үг. За өөрөө мэдээж нэг юм мэдхгүй штэ. Өөрөө бол мэдээж тэр нөгөө гоё юм сексийн таашаал авах за магадгүй emotional те тэр нөгөө сэтгэл мэдрэмжээ сэргээх те эсвэл магадгүй тэр эмэгтэйтэй гоё юм нэг сэтгэлийн дотн харилцаатай байжгаад тэр бэлгийн харилцаа руу орох те энэ одоо ингээд дараагийн шалтгаан руу ороод явчихж байгаа байхгүй. Тим гэж боддог. Гэтэл үнэндээ үгүй байдаг. Үнэндээ тэр хайрыг гуйлагчлаа яваад байдаг. Тэгэхээр энэ тохиолдолд эр хүн яах ёстой вэ гэвэл эмэгтэй хүн ч гэсэн те эн чин яг би өөрөө эмэгтэй чүттэй ажилдаг коуч болохоор яг эмэгтэй хүний зүгээс л яриад байна л да. Тэрнээс ир юм ялгаагүй л араар нь тавьж байгаа штэ. Яг уу эмэгтэй хүмүүс эрэгтэй хүмүүсээ бодвол арай бага тий. Эрэгтэй хүмүүс нь илүү дийлэх энд нь бас шалтгаанууд байд юм лээ. За тэгэхээр хоёр дахь шалтгааны ийшээ ингээ орчиж байгаа хгүй. Тэр нь юу вэ гэхээр эхнэрээсээ тэр одоо юу авдаггүй. Одоо сексийн дур одоо тэр таашаалаа хангалттай авч чаддаггүй. За сексийн одоо энэ бие махбодын
таашаалаас гадна эн чинь бас нэг emotional одоо юм байгаа шүү дээ. Өөрөөр нь сэтгэлээрээ холбогдох, сэтгэл мэдрэмжээрээ холбогдох ингэж хоёулаа ингэж нэг хүн болох те энэ зүйл нь ингэж дутаад тадаг. Энийг emotional disconnect гэж хэлээд байгаа байхгүй. Одоо сэтгэл мэдрэмжээрээ нэг хүн болж чадаагүй л гэсэн үг. Бие биендээ тэр хангалттай тэр одоо хэрэгцээг нь хангаж чадахгүй байна л гэсэн үг байхгүй. Тэгэхээр эр хүн болохоор одоо тэр зөвхөн сексийн таашаал биш мөн тэр одоо сэтгэл мэдрэмж ойлгох, өөрийг нь ойлгох, хайрлах те тэр хүндлэх тэр юу дутаад байгаа учраас гаднаас бас хайдаг. Гаднаас тэр эмгтээчүүдээс ингэж хайдаг гэсэн үг л дээ. За тэгээд энэ үед чинь бас л өөрөө мэдэхгүй шүү дээ. Өөрөө болохоор өста эмгтэйгээ эхнэрээ илүү их юм буруут тэ үчистэй олон хүүхэд гаргаад тэ одоо доктор чи ингээд бариу биш болцсон байна. Эсвэл олон хүүхэд гаргаад чи тархалцсан байна. Гиз мэц ч унжцсан байна. Хөх мөх ч унжцсан байна. Үс гэзэг чинь гоё биш байна гэх тэ илүү тийм нөгөө эмгтэйгээ буруутгах тал руугаа ордог. За энийг бол gaslight гэж хэлдэг байгаа. За эмэгтэй хүн хамгийн амар нь энэ одоо мэхтэй энэ залм ихэнд нь унцдаг нь хамгийн айгүй харамсалтай юм байна л да. За энэ гэхдээ өөрсдөө. Тэгэхээр эр хүний одоо араар тавьдаг шалтгаануудыг ярьж байгаа учраас тэгэхээр энэ таашаалаа те эмоцийн буюу тэр сэтгэл мэдрэмжийн буюу тэр бие махбодын таашаалаа хангалттай авч чадахгүй байгаа тохиолдолд бас ингэж иш тишээ ингэж гүйж тэр хайрыг бас ингэж авах гэж хичээдэг байна. За тэгээд 3 дугаар нэг шалтгаан нь болохоор ерөөсөө тэр гэр бүлийг үнцэнтэй тооцохгүй шүү дээ. Lack of commitment гэж энийг хэлээд байгаа. Өөрөөр хэлбэл энэ хүнтэй би насан туршдаа хамт жаргалтай амьдраад би үнэнч байгаад би хідэн хүүхдүүдээ сайхан ингээд төрүүлээд жаргалтай амьдралаа одоо 60 жилийн дараа гэхэд те битээр ингээд хөтөлцөөд ингээд сайхан авсандаа хамт ордноо ч гэдэм үү те ийм commitment ийм одоо хүсэл эрмэлзэл тэр зориг байхгүй. Өөрөөр өөрийгөө таниагүй тэгээ юу хүсэж байгаа ямар хүсэж байгаа мэдэхгүй гэсэн эргээд нөгөө юу руу орчиж байгаа зү тэ. Тэгэхээр ийм commitment байхгүй учраас тэр гэр бүлд одоо өөрийнхөө хөрөнгө оруулалтыг хангалттай сайн хийж чадахгүй байх гэсэн үг. За хөрөнгө оруулалт гэдэг чинь юу вэ? Мэдээж мөнгө төгрөг тэ. За санхугаа бүрэн зориулж гэнэ. Эсвэл нөгөө эмэгтэйчүүдэд зарцуулаад гүгээд байна уу тэ. Яг бол өөр эмэгтэйчүүдтэй тэ гэр бүлийн гадуур харилцаа үүсгэх гэдэг чинь айгүйх тийм санхугийн бас тийм юу дагуулж байгаа штэ тэ. Үр дагавар. За тэгээд нэгдүгээр санхүү, хоёрдугаар цаг хугацаа тий. Хүн чинь гэр бүлтэй үр хүүхэдтэй их нэртэй хүүхдтэй болно гэдэг чинь тэр цаг хугацаагаа зориулах хэрэгтэй. Энд чинь аюу том хөрөнгө оруулалт. Магадгүй бидний өгч болох хамгийн том хөрөнгө оруулалт бол цаг хугацаа. За 3 дугаарт мэдээж хүч энерги. Бид нар чинь энерги юм нөөцтэй шүү дээ тий. Хязгааргүй бол биш тий. Тэгэхээр тэр хязгаарлан мод тэр энергийн нөөцөө бид нар хиндэ зориулж байна гэдэг нь аюу чухал байхгүй. Тэгэхээр энэ 3 том нөөцийг эр хүн одоо гэр бүлдээ зориулах тэр зорилго тэр хүсэл эрмэлзэл мөрөөдөл байхгүй байгаа тохиолдолд бусад эмэгтэй рүү аюу амархан гүйчихэж байгаа хгүй. За ерөнхийдөө ингээд гол 9 шалтгаан байдаг. Тэрний одоо 3-аас нь ингэж базуул юм байна. Яг хөө энэ дээр бас нэг 2 ийм өөр юмыг ялгаж салах аюу шаардлагатай дээ. Нэгдүгээрт энэ нэг удаагийн араар тавилтуу. Нэг удаагийн. За тэр нь болохоор юу байж болох вэ гэхээр одоо манайхан ч нэг 10 жилийн уулзалт гэл те тэдэн хоногоор хөдөө зугаална гэл аюух явдаг те тэгээ эмэгтэйчүүд ингээ олноороо байдаг группүүд дээр та нар нөхрүүдээ явуулдаггүй манай нөхөр ингээ алга болчлоо эсвэл нөө анхныхаа хайртаа уучраад унтаж хөвчлээ одоо би яанаа салах уу яах уу гэл уйландуулаад ороод ирдэг байхгүй. Тэгэхээр нэг удаагийн араар тавилт одоо тийм нэг сэтгэл хөөрөл, анхны хайр, бага насны дуурлал, бла бла гэл тэгэл тэнгуүтээ одоо арх гэдэг юм чинь бас айгүй архитар том хүчин зүйл ахна шүү дээ. Арх тэнцүү хүүхэн гэж бид нар ярьдаг те энэ бол үнэн шүү дээ. Яг амьдрал дээр бол үнэн байхгүй. Архийг дагаж бол заавал эмэгтэй хүн байдаг. Тэгэхээр нөхөр одоо архины хамааралтай байвал цаашгаа араар тавих магадлал маш өндөр. Тэр нөхцөл нь бүрдэж гин гэсэн үг. Тэгэхээр ямар нөхцөд бүрдэж гин гэдгээс айгүй том шалтгаалж байгаа байхгүй. Тэгэхээр эргээ сэдв рүүгээ орохоор хоёр ямиг ялгаж салах нь болохоор нэг удаагийн тохиолдол нэг удаагийн тэр сэтгэл хөдлөлөөр тэр боломж нь олдоод тэр анхныхаа хартай учраас одоо сухтуудаа ч юм уу те за тэгээд тэрийг одоо хүлээн зөвшөөрөөд өөрөө ингэж маш их гимшээд те ахиж тийм одоо үйлдэл гарахгүй гэдгээд одоо ягаад уучлалт гуугаад те ингээд нэг хандлага нэг өөр эдэн штэ те эр хүний тийм байгаа тохиолдолд энийг бол уучлалт болохуц гэж үзэж байгаа байхгүй уучлалт болохуц тэгэхээр эр хүнийг алдаал үздэг те гэтэл дараа нь 2 дахь 3 дахь 4 дахь 5 дахь удаа эн чинь байнга юм санаандгүй байнга ганц удаагийн тохиолдол гэж хизээч байхгүй энэ болгон чинь эр хүнийг алдаал биз те эн чинь санаандгүй ингэсэн гэх боломжгүй болчихж байгаа зү те боломжгүй
Тийм учраас ингэж энэ хоёрыг ялах хэрэгтэй. Хэрвээ нөхөр чи одоо нэг удаа тийм санаандгүйч гэж байхгүй л дээ. Мэдээж тэр өмд бол санаандгүй хийж шавтрахгүй шүү дээ тий. Тэр өмдөг нэг гарал тайлах хэрэгтэй. Ял боллоо да тий. Тэгэхээр чи одоо санамсаргүй юм гэж болон мэдээж байхгүй. А тэгтээ нэг тохиолдол гэж байна. А тэр тохиолдол нь хэрвээ хоёр дахь удаагаас уйл за уучлаарай энэ бол тохиолдол биш. Энэ бол яг ингэж ухамсартаа хийж байгаа үйлдэл ахна шүү дээ. За шалтгаанууд нь одоо тэр 9 шалтгаан байгаа гэж түрүү хэлсэн байгаа. За тэгэхээр энэ тохиолдолд яах вэ те? Тэр эрэгтэй хүн одоо үнэхээр юм дутаад байна уу? Эсвэл бүр донтой юм байна уу? За донтой байх тохиолдол бол маш их байдаг шүү. За ялангуяа нарциссист ирчүүд бас ингэж араар тавих магадлал аюу өндөр байдаг. Яагаад? Яагаад бол нарциссист за заавал нарциссист гэхгүй дээ тэр нарциссист одоо шинж тэмдгийг агуулсан тийм ирчүүд дээ шүү дээ. Тийм ирчүүд болохоор тэр хүмүүсийн хэрэгцээ нь юу вэ гэвэл admiration. Вау, чи минь гоё шүү. Чи минь гоё ир шүү. Чи минь ста ор хүнчлэлтэй мундаг шүү ч гэдэг юм уу те. Энэ хөө магтаал урамшууллыг сонсох хэрэгцээ нэдэг тэр хүний хэрэгцээ. Тэгэхээр тэр хэрэгцээг хэрвээ эхнэр нь өгч чадахгүй бол ерөөсөө өөр хүүхнүүдэд тэр хэрэгцээг хангуулах гэдэг байхгүй. Магтаал урамшууллын хэрэгцээ гэсэн. Тэгэхээр энэ хүн чинь бас ингээ people pleasing болохгүй яваад байна шүү дээ. Нөгөө бусдад ингээ таалагдгаа тэр магтаал урамшууллаа авах гад. Тэгэхээр ийм жижигэн нюансууд бол байгаа. Тэгэхээр хүн болгоны амьдрал өөр өөр. Хүн болгоны өгөгдөл, тууршлага, тий бодож байгаа, сэтгэж байгаа, ертөнцийг харж байгаа үнцэг бүх юм өөр учраас яг энэ шалтгааны улмаас танаа нөхөр арайрчин тавьсан байна гэж ингэж ерөнхийлөх юмч боломжгүй л гэсэн үг байхгүй юу? Ерөнхийлөх боломжгүй. Тэгэхээр кейс болгон өөр хүн болгоны амьдрал өөр эмэгтэй хүн, эрэгтэй хүн тийм болохоор энүүг бол ганцаарчсан коучингоор л одоо яагаад гэсэн учир шалтгааны нь болол тэгэл энэс яаж гарах уу гэдэг тэр арга замаа болох нь хамгийн чухал юм аа л гэж хэлмээр байна. За баярлалаа. Их баярлалаа. За тэгээд дараагийнх нь асуулт болохоор энэ бол араар тавилт бол өстой хэдэн цаг ярьсан ч дуусахгүй сэдв штэ ер нь бол тийм ээ. Гэтэ маш их товч тодорхой ярьж байгаад маш их баярлалаа. За тэгээд таны хувьд болохоор араар тавилсан туршлагатай хүний хувьд одоо тэр нэг итгээд явж исэн хандаа тийм ээ араар тавилсан эмгтэй мэдрэмж одоо ямар байд юм бэ? Тэр талаар жоохон ярих уу? За энэ мэдрэмжийг болохоор би бол ингэж зөвөрлөлтэй. Тэнгэр нураад ирсэн юм шиг газар хөдөлсөн юм шиг. Тэгэхээр одоо бид нар чинь ингээд нэг амьд хүмүүс ингэж газар дээр ингэж бат бөх зогсоод дээшээ ингээд гоё тэнгэр нь одоо бид нарыг ингээд гоё ивээдэг те газар нь ингээд гоё бид нарыг бат бөх ингэж те ийм зогсоход амьдрахад ингэж гоё аюулгүй байдлын мэдрэмж өгч штэ. Тэгэхээр эр хүний хамгийн чухал нэгдүгээр номерын үүрэг нь юу вэ? Эр хүний нэг номерын үүрэг нь юу вэ? Аюулгүй байдлын мэдрэмж ихгүй. Аюулгүй байдлын мэдрэмж. Би унахад, би өвдөхөд, би одоо ингээд хэцүү болоход те намааг ингэхэд миний хажууд байгаа хань минь түгшээ давна гэсэн тэр аюулгүй байдлын мэдрэмж ихгүй. Эр хүний number 1 нэг номерын үүрэг нь болохоор ерөөсөө тэр. Гэтэл араараа тавиулчаар нөгөө нэг аюулгүй байдлын мэдрэмж байхгүй. Нөгөө газар доороос байхгүй. Ерөөсөө тэр ангал руу унж байгаа юм шиг мэдрэмж. Тэгээ тэр тэнгэр мэнгэр зүгээр ингээд дээрээс нураад ирж байгаа. Тэгэхээр эн чинь ер нь бол яг үхмээр болдог тийм муухай мэдрэмж л те. Энийг яг араараа тавиулсан эмэгтэйчүүд л мэдэрнэ үү гэхээс бусад хүмүүс за юм сүртэй. Нэг удаа би юм рил хийдэг байхгүй. Саяхан штэ. Араараа тавиулсан хүмүүс чинь ингээд ийм мэдрэмжтэй байдаг байхгүй. Тэнгэр нураад юм шиг гэдгсэн чинь нэг хүн доор тэгвчсэн. За юм сүртэй хэлтий. Их сүр үг хэрэглэх юм аа. За тэр эмэгтэй болохоор үнэхээр өөрөө араараа тавиулж үзээгүй хүн байна л да. За үтсэн ч өөрөө юм нэг мэдрэмж нь одоо бүр ингээд далд орцсон хөрхөө тэ сэтгэлийн шарахтаа баригдаад тэгэхээр нэг сэтгэлийн шарах гэдэг чинь айгүй олон респонстай байдаг. Тэрний нэг нь нөгөө хөлдүүд хүмүүс шүү дээ тэ өөрийгөө мэдрэхэ болчдөг. Тэгэхээр магадгүй тэр хүн өөрийгөө мэдрэхэ болцсон хүн баг эсвэл араараа тавиулж үзээгүй хүн багхгүй хайртай хүн тэ. Тэгэхээр тэр мэдрэмж байгаа. Тэгэхээр зарим хүмүүс болохоор би ч одоо ингээд маш их араараа тавиулж байгаа тэр шахахтай эмэгтэйчүүдтэй ажиллахад болохоор юута зөөрлөдгөө гэвэл ерөөс осолд орсон юм шиг зөөрлөдөг байхгүй. Тэгэхээр хүн чинь одоо өглөө ингээд сайхан аялал зугаалгаар явал машина барайл ингээд яж захта хизээч би осолд орчноо гэж боддгоо штэ. Гэтэл осор гэдэг чинь ерөөс ингээд ямар ч төлөвлөгөөгүй, ямар ч бэлтгэлгүй амар гоё ингээд байж хад пад гэж ороод гів гинт орж ирэл. Тэгэл үстэ юу болвоо гэж ерөөсөө тархичин ингэж нөгөө гүйцэд ажиллаж эрүүлэр сэтгэх ямар ч боломжгүй болчдөг. Яг тэрнтэй адилхан. Эмэгтэй хүн одоо хайртай хүндээ араараа тавиулчаар тэр чинь нөхөр байж болно, найз залуу байж болно шүү дээ тий. Олон жил үргэхэд энэ миний нөхөр болно доо гэж бодож исэн. Тэр найз залуугийн дараа тавих юм бол ерөөсөө тийм мэдрэмж авах байхгүй. Тэр нь болохоор
ерөөс итгэхгүй эн чинь бусад хүмүүст те тохиолддог зүйл. Би энийг яг зөндөө сонсч ирсэн. Манай их жах тэр энэ найзуудад тохиолж исэн. Энэ чинь надад тохиолдох ёсгүй. Үгүй би энд итгэхийг хүсэхгүй байна. Би итгэхгүй гэд. Энэ чинь тарих өөрийгөө хамгаалаад байгаа те. Тархины чинь хамгийн primary function анхдагч үүрэг нь хамгаалах шүү дээ те. Биднийг хамгаалах. Тэгэхээр тарих өөрийгөө юу гэж хамгаалдаг гэдэг. Үгүй энэ худлаа гэсэн энэ зүйл. Тэгээд тэр тархич нөгөө юм нэг галзуурж байгаа юм шиг мэдрэмжтэй. Энэ ботод ч юм шиг, үгүй ч юм шиг, зүудлээч байгаа юм шиг, амьдрал дээр болооч байгаа юм шиг те ингээд нэг айгүйх тийм хэцүү байдалтай юм ордог. Ийм мэдрэмжүүдийг айгүйх авдаг байхгүй. Тэгэхээр энийг бас нөгөө D-Day гэж араар тавилтын шархан дээр бас нэлээд яригддаг. D-Day гэдэг нь болохоор Discovery Day, тэр араар тавилтыг мэдэж авсан тэр өдөр тэр үеийг хэлж байгаа. Тэгээ энэ үе дээр болохоор хүмүүс ингээд цочролд ордог л доо. Цочролд орж байгаа хүн чинь эрүүлэр сэтгэх ямар ч боломжгүй. Энэ тархич нь галзуурчих гээд байгаа байхгүй. Яг бол араар тавилт гэдэг чинь өөрөө хоёр давхар шарах эмэгтэй хүнд өгдөг. Тэгэхээр хоёр давхар шарах өгдөг учраас энэ тархиа одоо ингэж намжаах те тэр нөгөө эрүүлэр сэтгэх тэр боломж руу орохын цочрлынхаа үе шатнаас гарах нь л хамгийн чухал байгаад байгаа. Тэгэхээр энэ цочрлын үед эмэгтэйчүүд одоо ямар буруу үйлдэлүүд хийдэг вэ гэхээр айгүйх тийм яадаг. Буруу хүнээс зөвлөгөө их авдаг бах те. Тий. Өөрөө ингээд цаанаасаа яадаг вөхөр ингээд айгүй хэрүүл, маргаан, зотон, цохон тий галзуурж байгаа юм чинь нөгөө тархич юус эрүүл сэтгэх боломжгүй шүү дээ. Тэгэл нөхрөө мааж нь урна. За тэгээд нөгөө эмэгтэйг амар буруутгана. За энд ч манай бас тийм нэг social тий энэ нэг соёлын тий нийгмээс үзүүлж байгаа тийм тогтсон нэг ноормч гэдэг юм уу тий нэг тийм stereotypes байж тээ тий хэвшмэл ойлголтууд тэрний үг гэхэл 92 одоо ингээд явуулдлаа гэж ботход ерөөсөө имийг буруутгаад байдаг. Эмэгтэйчүүдээ буруутгаад би одоо эхнэр хүн байлаа гэж бодоход миний нөхөртөө явуулсан хүнийг би амар үзий ядчих байгаа байхгүй. Тэр хүнд амар хүс санаж байгаа байхгүй. Тэнгүүдээ нууц амргууд илчлэг групп дээр зургийг тавиал өстө бөөн төмний шившиг болохт нь шеэрлээд үг гээл те. Тэр чинь сонзон санаад байна шүү дээ. Тэр чинь нөгөө тарих эрүүл бусаар сэтгэж байгааг нь нэг шинж тэмдэг байна л да. Гэтэл тэр үйл явдал чинь тэр ганцхан эмэгтэй хүн ирээд тэр амраг ирээд нөхрөж хүчнэтчээгүй л байлгүй дээ. Тийм учраас энд болохоор аль хүн нь буруутай гэдгийг хүлээн зөвшөөрөх нь аюул чухал байна л да. Тэгэхээр буруутгах хөлний л буруутгах л та тий. За тэгэхээр энэ нөгөө цочрлын үед эмэгтэйчүүд тэр ус хонзон санаж одоо нөгөө эмэгтэйг очиод зодод цохих хүснээс нь зулгаах юу гэдэг янз бүрийн үйлдэл хэр заяа. За бүр ингээд амар хэцүү тохиолдлууд бас байдаг штэ нөгөө би энийгээ бас ингээд нөгөө мисцэс сурчдаг тий. За тэгээ дараа нь ингээд хэцүү газар очино гэл иймэрхүү тохиолдлууд ч зөндөө байна. Тэгэхээр энэ ямар үед явагдав гэхэл ерөөсөө л тарих эрүүлэр сэтгэх боломжгүй тэр цочрлын үед л байгаа байхгүй. Тэр хүн болго өөр учраас янз бүрийн реакц гардаг. За тэгэхээр энэ үедээ болохоор тэр эмэгтэй хүнийг очиод эрэгтэй хүнээ за нөхрөөч бай нөгөө эмэгтэйгийн ч бай очиод нөгөө маажиж урж өсөн шиш болгож те ус хонзон санаж ингэж болох нь одоо буруу үйлдэл юм а гэж хэлэх гээд байна. За нэгдүгээрт хоёрдугаар нэг алдаа нь харагдаад идэг нь болохоор сая яг даваа хүч маань хэлдэг. Энэ янз бүрийн ингээ групп дээр бичээд мэрэгжлийн бус хүмүүсээс зөвлөх байх явдал. Яг бай тэр хүн чинь бас ингээ сэтгэлээ уудалмаар нь штэ тий. Яг бол тэр зовлончин энэ цээжин дотор ирсэн багтаа ботлоо тийм айхтар хүнд ачаа болчихж байгаа байхгүй. Тэр ачааг ямар нэгэн байдлаар нэмэглэх хэрэгтэй, гаргаж хаях хэрэгтэй байхгүй. Тэр гаргаж хайж байгаа тэр нэг арга нь юу вэ гэхээр нэрээ нууцлаад олон эмэгтэйчүүд байдаг тэр групп дээр гаргах. Миний нөхөр ингэчлээ. Одоо би яах вэ надад зөвлөх үү гэж. За тэр дооронд болохоор дандаа тийм мэрэгжлийн бус комментууд байл та. Ерөөс хоёр туйл руу явцсан. Нэг нь болохоор ямар даварцсан гарахаа вэ? Зайлуулаад салаач. Ийм зөвлөгөө өгч бүгөө манайхан яг бол салаач гэсэн үг тийм амархан ёсгүй. Яг бол эн чин олон жилийн хөдөлмөр маш тийм бүх зүрх сэтгэлээ зориулсан юмнаас тийм амархан за би саллаа гэж гараа явчих боломжгүй байдаг. Тэгэхээр энэ дэр нэлээд сайн ажиллах хэрэгтэй байдаг. Нөгөө талаас төвч эмэгтэй хүний хувь тавилан чи энэ манай аав ээж одоо эмээ өвөө бүгд л тэгж амьдарч гисэн бид нар ч гэсэн тэгж амьдрах хэвээр. Эмэгтэй хүн чи хатан ухаан гаргаад ир нөхрөө тогтоод юм. What хатан ухаан гэдэг нь юу чинь хүлцэнгүй байгаа л өдөр болгон хөлийн угааж өгвөл өдөр болгон одоо яад вэ мэдгүй тэрийг тэр хатан ухаан гэдгийг яг аюу гоё л доо цаад утгах нь гэхдээ тэр манай нийгэмд ойлгогдоод байгаа тэр ойлголтууд нь аюу өөр болчиход байгаа байхгүй. За гих мэтчлээ юм туйлширсан тийм мэрэгжлийн бус зөвлөгөөнүүд аюу хөвгүүд байна л да. За тэгээд нөгөө эмэгтэйг бас ингэж буруутгах байгаа юм аюу их байна. Тэр араараа тавиулсан тэр хохирогч болцсон эмэгтэйг аюу их буруутгад. Чийл ингэ арчаагүй дээ чийл юм нэг одоо бодвол ингэ гэртээ суугаад бүтэн тарган болцсон байгаа биз.
хамаг юм чин унцсан цагаан ус мус гарцсан байгаа биз ч гэдэг юм уу те. Чи өөрийгөө гоё байлгал да. Чи мис засалд оролдоо. Чи гоё хөхөө ингээд янзлуулал да. Инэ тэрэ гэсэн те. Иймэрхүү ингээд нөгөө нэг хохирцсон, нөгөө нэг шархалцсан байгаа тэр хүнийг улам гэмтэх, улам шархлуулах, улам тэр жижигрүүлэх, тэр сэтгэлийн зовлонгийн нэмэглэх биш. Улам тэр одоо ачаагийн нэмэх тийм айхтар тийм харгас хэрцгий зөвлөгөөнүүд айгүйх явж байна. Тийм учраас одоо тиймэрхүү зөвлөгөө өгөх гээд байгаа хүмүүс маань зөв зөвлөгөө өгч чадахгүй бол ерөөсөө бити зөвлөгөө өгөө. Зүгээр л дуугаа бай. А юм бичмээр санагдчихвэл өөрийн зүгээр л хайрлаад өрөвдөв. Иш чи минь ямар их зовлон үүрч байна та амьдрал сайхан болно гэж биччихэлтэй. Тэгвэл нөгөө тэрийг буруутгаал те улам нөгөө зовлонгийн нэмэглэх биш улам зовлонгийн нөгөө тийм хэрцгийгээр тэгж хандаж бас болохгүй бие биендээ. Одоо Монгол эмэгтэйчүүд би энийг хайрлж сурах хэрэгтэй байна. Би эндээ ингэж харгас хэрцгий хандаж болохгүй байна гэдгээ би айгүйх тийм ярих бас ингэж дуртай хүмүүсийн нэг байгаа. За нэг тийм байна. За тэгээд эхний мэдрэмж нь бол тийм цочрлын үед те. За тэгэхээр мэдрэмжийн хувьд болохоор яг тийм автны осолд орсон юм шиг, за тэнгэр нураад ирсэн юм шиг, газар ингээд доороос ингээд байхгүй болсон юм шиг тийм мэдрэмжтэй. За реакцийн хувьд харин өөр байдаг. Реакцийн хувьд. За зарим эмэгтэйчүүд болохоор түрүүний хэлдгээр нэг уралцаал, алцаал, файт хийж штэ, тэмцэж штэ. За зарим эмэгтэйчүүд бол ерөөсөө л ингээл бүр ингээл жижигрээл, нуугдаал, уйлаал тэгэл ингээл ямар ч амьдралын идэхгүй болоод ерөөсөө л өгчий гэсэн тийм мэдрэмжтэй байдаг. За тэр нь бол би байсан байхгүй. Биний ингээл ерөөсөө ингээд мэдчихэл тэр D-Day араас юу болсон байг бол ингээл хідэн хоног сар мэдхгүй би бүр ингээд ямар дуустгүй нулимсвэл гэж би өөртөө энэ нулимс сезон нэг цаг дуустгүй мах та гэд би бүр өөртөө гайхдаг гэсэн байхгүй. Би юу ч дуурч чаддгүй зүгээр л ингээл уйлаал гэдэг гэсэн уйлаал. Тэгэл юу ч идэж уухгүй уйлаал юу ч ярьж чадахгүй тэгэл амар тийм ер нь бол нэг амьд хөвгтөл гэж байдаг шүү дээ. Яг л тийм байдалд орж ирсэн. Өөрийгөө маш их буруутгах гэсэн баг тий. Yes. Энэ бас нэг реакц байгаа байхгүй. За тэгээд өөр бас зарим янз бүрийн реакц байна. Хүн болгон өөр те. Энд чинь траума авж байгаа шүү дээ. Сэтгэлийн гэмтэл шарах авж байгаа. Тэгэхээр траумад хүн чинь ямар дөрвөн төрлийн респонс байгаа шүү дээ. Тэгэхээр тэр бүгд дээр ингэж хүн хүний өөрийнх нь онцлогоос болоод тэр нь ингэж хариу үйлдэл үзүүлнэ л гэсэн үг. За. За өстой маш тодорхой ярьж байна. Өстой удаа яриад л байна. За тэгвэл дараагийнх нь асуулт болохоор за ер нь бол араар тавилт за нэгдүгürt манай монголчууд ялангуяа залуучууд бие биенээ танихгүй маш их сууж байна те. Би нэгээ танихгүй ямар хүнтэй сууж байна, ямар гарал үүсэлтэй, ямар сэтгэлийн шарахтай хүнтэй сууж байгаа тэрийг мэдэхгүй маш хурдан хугацаанд танилцаад үр хөвгтөө болоод гэр бүл болоод тэгээд дараа нь гэр бүл болсон хойно би бинээ ойлгохгүй танилцаад үнэхээр таарч тогтохгүй хүмүүс байсан ч байд юм уу те. За эсвэл үнэхээр нөгөө хайрын мэдрэмж багтаа авч байгаагүй болохоор нөгөө хайр гэж юу гэдгийг мэдэхгүй юм хайгаад яваад идэх ч байд юм уу. Олон шалтгаанаар тэгээд араа тавилж байна. Тэгээд ер нь бол араар тавиулахгүй байх одоо боломж байгаа шүү дээ. Ер нь бол би бинээ таньж суун сэтгэлийн шархаа гэдгээ гэх жишээ нэ тийм ээ. Ер нь бол тэр талаар та хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ? Араа тавиулахгүй байх. Одоо араараа тавиулсан одоо энэ 30 40 50 гарцсан хүмүүст одоо яаж араараа тавиулахгүй байх вэ гэдэг зөвлөгөө ч одоо бас юу вэ л да. Тохиромжгүй болчиход байна л да. Өглөө бас энэ чинь тий. Тэгэхээр ерөөсөө залуу охтуудад тий дөнгөж амьдрал эхлэх гэж байгаа. За эхэлж байгаа тэр охтуудад бөгөөд тэр охтуудын ээж нарт тий бид нар чинь одоо бүгдээрээ л ингээ охин хүүхдүүдтэй хүмүүс байгаа шүү дээ. Тэр ээж нарт бөгөөд тэр амьдрал эхлүүлээгүй хараахан эхлүүлээгүй байгаа. Эсвэл дөнгөж одоо эхэлж байгаа тэр эмэгтэйчүүд хэлэх юм болохоор ерөөсөө өөрийгөө тань. Өөрийгөө танихгүйгээр хүнийг таних боломжгүй. Би ч одоо 40 нэлээд гарч иж өөрийгөө танилаа штэ тий. Лана гэдэг чи ийм хүн байсан. Бас дайчгүй хүн байсан вэ штэ гэдэг. Тэгэхээр гарцсан ханаа өөрийгөө танилаа штэ. Тэгэхээр одоо бид шиг 40 гараад 50 гараад өөртөө танилцах хэрэггүй. Манайхаа одоо бид нар чи 2025 онд амьдарч байна. Маш гайхалтай үед амьдарч штэ тий. Маш гайхалтай коучуд төрсэн байна. Одоо бидний гайхалтай багш Нара Томсон гэсэн хүн шиг ийм гайхалтай хүн монгол хэл дээр хичээл зааж штэ тий. За гих мэтчлээ ингээд гоё юмнууд байна манайхаа. Тэгэхээр өөрийгөө яаж таньж болох уу? Хинтээ ажиллаж болох уу гэдгээ эрэл сурал хий. Тэгээ фэйсбુક дээр зүгээр юм нэг фид ухаад суухгүйгээр би өөрийгөө яаж өөрийгөө би яаж таних уу гэсэн тэр аяндаа гараа мордоо тий.
Гэтэ яг нөгөө 30 40 50 гарсан ч гэсэн эн чинь оройтж байгаа юм биш шүү дээ. Бид нар цаашаага бид нар 10 20 30 40 жил амьдрын шүү дээ тий. Тэгэхээр энэ үлдсэн амьдралаа ч гэсэн бид нар араараа тавиулахгүй бид нар сэтгэлийн шарх авахгүйгээр тий. Бид нар ачаалттай амьдрмаар шүү дээ. Тийм биз дээ тий. Бид нар хизээ өгөх юм мэдэхгүй яаж тий мэдэхгүй шүү дээ. You never know what happens tomorrow. Маргааш юу болох юм мэдэхгүй. Маргааш бид нар амьд байх юм уу? Маргааш энэ дэлхийн ертөнц байх юм уу мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр бид нар өнөөдөр ингэж хөдөлж өнөөдөр өөрийгөө таних тэр аянаа эхлүүлж тэгэж энэ ажиглалыг бүтээх боломжтой байгаа байхгүй. Эн чинь бидний сонголт байгаа байхгүй. Тийм учраас одоо хэрхэн араараа тавиулахгүй байх вэ гэдэг юм дээр болохоор ерөөсөө өөрийгөө тань. За өөрийгөө таньсан хүн бол надад хэн тохирох вэ гэдгийг маш сайн мэднэ. Өөрөөр хэлбэл би одоо залуухан 20 настай охин байлаа гэж бодоход нэг найз залуутай боллоо. Тэгвэл би өөрийгөө таньсан, өөрийнхөө одоо хүсэл мөрөөдөл цаашаага яаж амьдрах вэ, ямар мэрэгжил эзэмших вэ, миний хэл хязгаар үнц нь хаана байх вэ? Би чи үнцэнтэй хүн. Надад гар хурж болохгүй, намайг араар тавьж болохгүй, намайг одоо надад тийм чи үнцэнгүй юм шүү, чи шалны алчуур штэ гэсэн мэдрэмжийг өгч болохгүй гэдэг одоо тэр хэл хязгаар орон зайгаа, хувийн орон зайгаа би маш гайхалтай мэддэг хүн болцсон байх нь шүү дээ, өөрийгөө таньсан хүн. Тэнгүүд одоо нэг найз залуутай боллоо гэж бодоход нөгөөх маань миний тэр үн цэнийг гутаасан нэг үйлдэл хийхэд би уучлаарай баяртай гэж явуулах юм шүү дээ. Нэг үйлдэл дээр тэр нь юу байж болох вэ? Найз нөхдийнхээ дунд нэг жоохон доромжилчдаг ч юм уу жоохон доош нь хийчдэг ч юм уу. Тэр чинь л хамгийн ихний шинж тэмдэг штэ. Тэгэхээр ихний шинж тэмдгээс нь тэр хүнээ таниад яаж таньж авах вэ? Өөрийнхөө юу болохгүй гэсэн хэл хязгаараа л маш гайхалтай таньдаг байх нь шүү дээ. Тэгж байгаа юм чинь тэр эрэгтэй хүнийг бол за баяртай баярлаа next гэл Тэгэхээр энэ дээр чинь нөгөө олон эр хүн дамжаадаг гэсэн үг биш шүү дээ. Хүн чинь өөрийгөө таньсан хүн чинь яг надад тохирох эр хүн гэдгийг мэддэг, үнэрлдэг болчдөг байхгүй. Тэгэхээр тийм хүн бол хизээч одоо араараа тавиулах, хизээч одоо өөрийн тэр гутаанд оромжлох, тэр хүч хилүүлдэх нарцисс ч юм уу тийм хүнийг талах боломжгүй гэсэн үг. Ямар хүмүүс татдгүй гэхээр ерөөсөө л өөрөө шарахтай Тэгэхээр шархаа дуудана. Шарахгүй хүнээ дуудана. Тэгэхээр бид нар одоо ээж хүмүүс, охтуудтай хүмүүсээ гавал бид нар энэ дээр аягүй санхаарах хэрэгтэй байх нь байна За өөрөө одоо ингээд нэгэн дараараа тавиулаад уучлаад цаашаага амьдрах тэр сонголтыг хийсэн байлаа гэж бодъё. За тийм эмэгтэйчүүдэд ингэж би юу гэж хэлдэг вэ гэвэл за мэдээж итгэл гэдэг юм хизээч сэрэхгүй. Энийг хүлээн зөвшөөр. Нэгдүгээрт өөрийгөө араараа тавиулсан юм гэдгийг хүлээн зөвшөөрөө. Энэ том шарах юм байна. Эн чинь ингэж энэ өвдөлт бол байх юм байна. Энэ өвдөлтийг чинь би ингэж процесслаад биеэрээ процесслаад сэтгэл зүрхээр ингэ процесслаад гарах нь үний юм байна. Энүүгээр би тойрч биш дайрч гарах юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөх аягүй чухал байхгүй. Бид нар хүлээн зөвшөөрж иж тэр цочрол гэсэн эхний тэр актер шатнаас гарч байгаа байхгүй. Тэгэхээр энэ араал тавилаг давах нэг 5 шат байдаг байхгүй. Эхний шат нь болохоор тэр цочрлын шат Энэ цочрлын үе шат дээрээ бид нар удаж болохгүй. Удачвал бид нар тэгэл жирнээс галзуурна шүү. За тэнгуүтээ 2 дахь үе шат болох тэр хүлээн зөвшөөрөх гэсэн юм руугаа орох хэрэгтэй болж байгаа байхгүй. Тэгэхээр та нэгэнт энийг хүлээн зөвшөөрөөд нөхрөө уучлахыг шийдээд за окей нөхөр маань уучлалт гуйсан. За ингээд цаашаага ингээд ахиж тэхгүй гэж надад амт хангаргаа өгсөн. Хүүхдүүдийн төлөө энэ элэг бүтэн амьдрал үзүүлэхийн төлөө цөмөр ингээ хичээя гэд ингээд бид тэр тохирсон гэж хүмүүс зөндөө байна. Би тэрийг дэмжиж байна. Хамгийн гол нь энэ итгэл гэдэг юм чинь 100% хизээч сэрэхгүй маа гэдэг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Яг бол эн чинь шархал юм чинь амар триггерд нь нөхөр зүгээр байлаа гэж бодоо. Ерөөсөө тийм хүүхэн шухан байхгүй одоо бол урд нь байсан одоо байхгүй. Гэтэл нөхөр утсан зүгээр санаандгүй нөгөө юунасаа салцсан байж болно шүү дээ. Цэнийг нь унтарсан байж болно шүү дээ. Утсан салцсан байхад эхнэр нэг залглаа, хоёр залглаа утсан ята нөгөө юу нэгэ триггердэж ирж байгаа хгүй. Яана ахаад хүүхэн. Тэр эн чинь бол нөгөө яалтчгүй ингэж байгаль юм болчихж байгаа хгүй. Тэр итгэл 100% сэргэнэ гэж бол байхгүй. Гэхдээ энэ тохиолдолд яах ёстой вэ гэхээр ерөөсөө эхнэр хүн ганцаараа хичээгээд нэмэргүй. Манай эмэгтэйчүүдийн нэг гол алдаа нь өөр дээрээ бүх буруугаа аваад өөрийгөө за би өстой нэрээ турах хэвээр байна. Эсвэл би ингээд гоё булчинлаг гоё биетэй байх хэвээр байна. Би ингээд хөөрхөн байх хэвээр байна. Ус мөсөн нь гоё байх хэвээр байна. Би өстой орж ирэх болгонд нөхөлийн угаах хэвээр байна. За би орд ирэндээ тачаангуу гоё секси байх хэвээр байна. Өөртөө таалагдаагүй ч гэсэн тэр хүнд тааламжтай тэр юмнуудын орон хүнчлэнтэй хийх хэвээр байна ч тийм үү. Мэдгүй. Иймэрхүү байдлаар өөрийгөө золиослох гээд байдаг. За энэ буруу шүү. Энэ буруу шүү. Та өөртөө тааламжтай амийг л хийх ёстой. Яг бол та нэг номер واخгүй.
Та хамгийн үндсэнтэй хүн байхгүй. Та хин нэгний шалны алчуур биш байхгүй тий. Тэгэхээр энийг аягүй сайн анхаарах хэрэгтэй. А эхнэр хичнээн хичээвч нөхөр хичээхгүй байвал за 2-р, 3-р, 4-р, 5-р араар тавилт байна. Байна. Хизээ юу гэдгээс шалтгаална. Not if but when гэж хэлдэг те. Энэ араар тавилт болох уугүй юу гэсэн асуудал биш. Энэ араар тавилт хизээ болох вэ гэсэн асуудал байхгүй. Тэр нөхөр өөрөө өөрийгөө өөрчлөх тийм сонирхолгүй. Өөрөө өөрийгөө одоо магадгүй би буруу зүйл хийчлээ гэж бодохгүй гэж болно шүү дээ. Зүгээр л нэг ихнэрээ аргалахын тулд те зааста хайраа хань уучлаарай тийм болоогүй одоо ахиж тийм байхгүй. Энд чинь санаандгүй гэсэн ингээл нэг аргалцдаг те. Ихнэрүүд болохоор тархин тэр хууртахтыг аяг хүсээд байдаг. Энийг ойлгох хэцүүлдэ. Гэхдээ бидний тарих хууртахтыг хүсээд байдаг. Тийм учраас тэр үгэнд ингээ хууртагдчихдаг. За итгээд үзье. Зааста миний хүүхдүүдийн элэг бүтгэн амьдрал. За би яаж ганцаараа хүсэх юм нэ тэр бла бла. Ингээл янз бүрийн юм тархичин биднэрт яриад тэгээд уучлалцдаг. Гэтэл нөхөр өөрөө жинхнээсээ өөрчлөлтөг хүсэл байхгүй байгаа бол энэ амьдрал чинь цаашаа ихтгэл төгс аргаар тавигдахгүй байх боломжгүй байхгүй. Тэгэхээр та бүгдөө ярилц. Чин сэтгэлээсээ ярилцтэй тэр emotional disconnect гэдэг байгаа шүү дээ тий. Одоо энэ зүрх сэтгэлийн нандин холбоо тасарч байгаа шүү дээ тий. Тэгэхээр хизээ нэгэн цагт энэ зүрх сэтгэлийн нандин холбоо байсан байгаа л та хоёр чинь биеиндээ татагтаал ингээ хайр дурлал гэр бүл бүтээсэн байгаа шүү. Тэгэхээр тэр зүрх сэтгэлийн нандин холбоо гэдэг имийг сэргээхийн тулд бид нэр харилцах хэрэгтэй. За хэрвээ чадахгүй бол мэрэгжлийн хүний зөвлөгөө аваа л гэж хэлмээр байна. За. Баярлалаа маш их тодорхой зөвлөгөө өгч байна. За тэгээд за ер нь бол амар амгалан гэр бүл гэдэг подкаст маань ингээд үргэлжлээд явна. Одоо тэгээд би бүр хайр гэдэг сэдвээр хүртэл ярих хэрэгтэй байгаа байхгүй юу? Хүмүүс ч ингээд хайр гэж юу вэ? Юуг хайгаад байгаагаа мэдэх байсан. Ийм нийгэмд амьдарч бас нэг л юм хайгаал гэдэг тийм. Тэгэл одоо ингээд араасаа ингээд сэдвүүд ундраал ах юм билээ. Тэгээд энэ подкаст их чанартай болгоно гэж бодож байгаа. Хүн чинь ингээд нэг юм хийгээд ахаар ингээд сайжрал ах юм байна л та. Нөгөө тархинд ингээд энэ сэдвээр ярил зүгээр юм байна. Тэр сэдвээр ярил зүгээр юм байна гэж араасаа ингээд орж ирэх юм билээ. За тэгээд Лана коучтэй маш их баярлалаа. Тэгээд энэ подкастын төгсгөлд та хуваараа бол юунууд зөвлөгөө өгж байгаа юм байна. Тэрнээс гадна янз бүрийн сургалт орын үед байна уу? Гайхалтай сургалтууд хийдэг байгаа. За баярлалаа даваа коучтой. За ганцаарчсан коучинг бол угаасаа өдөр болгон хийж байгаа. Тэр энэ араар тавилтын шарахтай бүсгүүчүүд байвал над дээр орж ирээд ганцаарчсан коучингоор зөвхөн таны кейсээр ингэж яриад энийг нууцлаад таныг одоо аюулгүй орчин ингээ бүрдүүлээд ингээ асуудлыг чинь шийдэх бүрэн боломжтой гэж хэлмээрээ. Асуудлыг шийднэ гэдэг нь нөхрийг араар тавиулахгүй байх гэсэн үг гэхдээ биш шүү. Манайхаа яг бол нөхөр гэдэг чинь хувь хүн шүү дээ. Тэр хүний хяналтанд байх аргагүй энийг сайн ойлгоорой. Би өөрөө өөртөө ажиллах одоо эмэгтэй хүн өөрөө өөртөө ажиллах тэр нь аягүй чухал байдаг байхгүй өөрөө өөрийнхөө учрыг болох за энэ коучинг бол хийж байгаа. За групп коучингаа болохоор ерөнхийдөө хавраас хийн гэсэн тийм төлөвлөгөөтэй байгаа. За тэгээд манай Нара Томсон багш маань одоо CEO клуб гэдэг ингээ гайхалтай клуб байдаг. Тэгэхээр хэрвээ одоо энэ коучудтай ойрхон байхыг хүсвэл хэрв энэ хүний хөгжил гэдэг гайхалтай аянд та мартахыг хүсвэл за тэгээд та бизнес эрхэлдэг бол эсвэл бизнес эрхлэхийг хүсдэг бол за тэгээд энэ бизнесийн дэлхийн трендүүд юу байдیں۔ Өнөөдөр 2025 онд надад ямар ур чадвар хэрэгтэй юм ингэж амжилттай ажиллаж амьдрахын тулд гэж одоо бодож байгаа байвал манай Нара Томсон багш маань CEO клубд ороод ирээрээ гэж би бас хүсмээр байна. Энэ болохоор маш амжилттай тийм гайхалтай хүмүүсийн тийм клуб байгаа. Тэгэхээр та эргэн тойрныхаа 5 хүний дундаж гэж сонсч ирсэн шүү дээ. Тэгэхээр та эргэн тойрныхаа 5 хүнийг хараад үзээрэй. Өдөр болгон харцдаг. Тэр хүмүүс чинь танаас илүү байна уу? Танаас дутуу байна уу? Таныг дэмжиж гин үү? Таныг гутаанд оромжилж гин үү? Таныг доош нь чигч гин үү? Таныг өөдөн татчих гин үү? Та тэр хүмүүстэй байснараа хөгжиж гин үү гэсэн асуултыг тавиад үзээрэй. Хэрвээ үгүй гэсэн хариулт өгвөл тэр 5 хүнээсээ та салахгүй бол та хөгжих боломжгүй шүү. Тийм учраас одоо тэр 5 хүний дунджийг та гайхалтай амжилттай тийм эмгтээчүүдийг хүрээлэлд орохыг хүсэх юм бол надтай холбогдож болно шүү би энэ CEO хөтөлбөрийн талаар гоё дэлгэрэнгүй мэдээлэл өгч болно. За баярлалаа даваа коучтой. Яг үнэ одоо манай CEO клуб ч одоо баг 50 гаруй гишүүдтэй олж ирсэн. Дандаа ингээл юм хий бүтээ сэтгэлийн хашхыг ангаацсан хий бүтээ бизнес хий хувь өөрийгөө хөгжүүлээ. За тэгэл цаашд бол их орныхаа хөгжилд хувь нэмэр оруулаа. Энэ олон эмэгтэйчүүдэд хүчээр хөгжүүлээ, зөвлөгөө өгье гэдэгтэй маш их амбишс сайхан хүмүүсийн нэгдэл байгаа. Эрэгтэй хүмүүс, эмэгтэй хүмүүс бүгдээрээ байгаа. Тэгэхээр манай клуб нэг дээрээ бит хоёр руу бас чат үчээрээ
Ер нь бол тэгэл би болохоор урд нь ингээд Монгол орны хөгжил мөгжил гэж бодохоор за Монгол орн надад юу гэж дутуу гэж гэл ингээд боддог гэсэн байхгүй. Би чи ялангуяа гадаадад амьдарч байгаа хүн болохоор тэр хаа тэнд байгаа Монгол орны хөгжилд одоо яаж хөв нэмэр оруулах юм бэлээ. Яг нь сэтгэл зовоож байгаа асуудлууд зөндөө байдаг, шүмжлэмээр байгаа юм зөндөө байдаг. Гэхдээ энэ гадаадад байгаа юм чинь за дээрэс нь би ингээд за Монгол орны амьдрал итгэл би өөрийнхөө амьдралыг яая гэжээр өөрийнхөө амьдралыг л болгож ивэл их юм гэж боддог байсан бол одоо SEO Club-д ороод ирснээс хойш бүр ингээд багшаасаа маш их нэрийг юу аваад өстой. Ерөөсө бид нар л их орныхаа төлөө дуугарахгүй бол өөр хэн дуугарах ингээд нэг гоё юм их оронч үзэл сэргээд байгаа штэ маш гайхалтай эрчтэй хүчтэй сайхан хүмүүс байдаг. Тэгээд энэ талаар бид нараас мэдээлэл аваарай. За тэгээд араар тавилсан хүмүүс байх юм бол энд сэтгэлийнхаа шарахыг манай Лана коучээс хуваарь зөвлөгөө авч эсвэл групп сургалт авч өөрснийхээ шарахыг ангаагаараа тэгээд хамгийн нэгдүгээр маань хийх ёстой юм бол өөрийгөө олоорой, өөрийнхөө учрыг олоорой, өөрөө ямар сэтгэлийн шарахтай юм, өөрөө ямар хүн болоод энэ өөрийг нь өвтгөөд зовоогоод байдаг юм хүмүүстэй уулзраад байгаа юм. За нэг хүнээс саллаа гэтэл өөрийгөө ангаагаагүй болохоор тэгэл нөгөө хүн шиг ижилхэн л хүнтэй очирна. Тийм учраас өөрийгөө ангаагараад гэж хэлээд энэ подкастаа дуусгах юм. Маш их баярлалаа. Амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. Баяртай бүгдээрээ.